Кастел группийн урлагаар дэлхийн зэрэглэлийн сомелье Ким Жуён манай улсад анх удаа вино амтлагааны мастер класс Fine Dine ивентийг зохион байгуулж байна. За энэ ивент Монголын вайн сонирхогч залуучуудад мэдлэг мэдээлэл өгөх зорилготой арга хэмжээг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн удирдан явуулахаараа онцлогддог лээ. Master Class Fine Dine ивентийг Монгол улсад зохион байгуулснаар виноны соёлыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой мөн виноны амтлагааны мэргэжилтэн гэх мэргэжлийг олонд таниулж энэ чиглэлээр суралцахыг хүсдэг залуус дэмжлэг үзүүлнэ гэлээ. Өнөөдрийн арга хэмжээний бас нэг эерэг мессеж үлдэх зүйл нь юу вэ гэхээр вино амтлагч гэдэг бол мэргэжил юм. За энэ мэргэжлийг хэрвээ сайн эзэмшиж чадах юм бол ингээд дэлхийн түвшинд бол ингээд ажиллаад өндөр зэрэглэлийн ресторануудад үйлчилгээ үзүүлээд ингээд явах боломжтой юм. Бие даасан инженер, хуульч гэдэгтэй ижилхэн маш олон улсад өндрөөр үнэлэгддэг юм бас нэг мэргэжил байж байгаа. Дэлхийн зэрэглэлийн вино амтлагааны мэргэжилтэн Мистер Ким Жионгийн амжилтуудаас дурдвал дэлхийн хамгийн өндөр шалгууртай Court of Master Sommeliers олон улсын холбоог 2015 онд төгссөн. Бүгд найрамд Солонгос улсын National Best Sommeliers Contest тэмцээний 2021 оны аварга. Бүгд найрамд Солонгос улсын Sommelier холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах туршлагатай хүн юм а. Миний хувьд виноны амтлагааны мэргэжилтэн хэмээх мэргэжлийг хоёр өнцгөөс тайлбарлая. Нэгдүгээрт мэргэжлийн байх ёстой. Хоёрдугаарт амьдралын хэв маягаа болгон ажиллахыг зорь. Би ажлынхаа дагуу өдөрт 30-аас дээш вайн амталж өөрийгөө хөгжүүлэхийг зорддог. Анх ирж байснаас хойш Монгол улсад виноны соёл өндөр хөгжсөн байна. Иймээс зөв дэс дараалалтай улам сайн хөгжүүлээд явахыг хүсэж байна. Кастел вайн нь Монголын зах зээлд 2016 оноос хойш нэвтэрсэн. Дэлхийн судалгаанд таашаагдсан өнөөдрийн байдлаар 100 гаруй улсад худалдаалагдж байна. Жилдээ 5 сая шил вино үйлдвэрлэгддэг. Зах зээлд хэрэглэгчдийн таашаал нийцсэн бүтээгдэхүүн юм. Master Class Fine Dine ивентээр дамжуулан улсдаа виноны соёлыг хөгжүүлэх мөн олон давуу тал үүсэх боломжтойг ивентийг зохион байгуулагчид хэлж байлаа.